биологийн нас таны паспортын наснаас залуу байж болно. Сайн байцгаана уу? Эхний видеого YouTube дөрөвснээс хойш 15-6 цаг болж байна. Энэ хугацаанд 150 хүн үзчихээ. 3 лайк авсан, 2 субскрайбертэй болсон. Маш их урамтай байна. Миний хамгийн анхны видеог ингэж их үзсэн үзэгчтэй маш баярлалаа. Одоо дараагийн сэдвийнхаа бичлэгийг хийхэд хийж эхлэх гээд байж байна. Өнөөдрийн сэдв бол өмнөх яснаа үргэлжлүүлээд аутофаги гэж юу вэ? Хүний ДНК-д ямар өөрчлөлт гардаг вэ? Эдгээр нь хүний наслалтанд хөгшрөлт болон урт наслалтанд ямар нөлөөтэй вэ гэж талаар ярихад бэлтлээ. За тэгээд аутофаг гэдэг бол хүний организмд байнга явж идэг маш чухал нэг процесс байна л да. Тэгээ энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр хүний биед болон хүний эсэд ялангуяа байнга ингээд бочин солилцоо явагдаад хэрэггүй уурга хог хаягдлууд үүсч идэг. Түүнийг бол эс өөрөө байнга доторхоо цэвэрлж өөрийгөө нэг осны өөрийгөө идэн гэсэн утгатай үг л дээ. Юу гэхээр бидний гэр орон байшинд хог хөглөрөнгөт нь тэрийгэ цэвэрлж гаргаж хатал адилхан процесс юм байна л да. Тэгээ гисэн ч гэсэн энэ аутофаг гэдэг үйл ажиллагаа удаашраад сайн явагдахгүй болоод ирэхээр бол хүний биед нас ахих тусам хэрэггүй хог хаягдлууд болоод маш их болж эхэлдэг. Тэгээ иймэрхүү хог хаягдлууд нь хүний эсэд ихсээд ирэхээр зэрэг бол настай хүн бас маш их ядардаг болдог байна. Тэгээ энэ аутофагийг идэвхжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр зэрэг гол арга нь болохоор хүн өөрийнхөө илчилгээг бол багасгах, хоолныхоо калорийг багасгах хэрэгтэй гэдэг. Ингээд хүн жоохон өлсөд ирэхээр зэрэг эрчим хүч дутагдаад байна гэж мэдрэнгүүтээ хүний бие нь ер нь маш ухаалаг систем байдгийн байна л да. Тэгээд энэ аутофаг буюу өөрийгөө идэх процессыг идэвхжүүлээд энэ хогноосоо цэвэрлээд хүний эс залуужиж бас хүн урт наслах боломж нь ихсдэг байна л да. За дараагийн нэг сонирхолтой зүйл нь болохоор хүний ДНК ер нь нас ахих тусам юу болдог вэ? Хүн хэд наслах боломжтой вэ? Хүнд ер нь бурхнаас хэдэн нас заяасан бэ гэдгийг бол дээр үес бол эрдэмтэд судалцаар ирсэн байна л да. Тэгэд яадаг вэ гэдгсэн чинь хүний ДНК нь бол ДНК ер нь хүний эс нь бол амьдралынхаа туршдаа бол 50-52 удаа хуваагдах боломжтой заягдсан байт юм байна. Эс хуваагдах тусам энэ ДНК-гийн малгай буюу теломер гэдэг нь бол богиносоор байдаг. Тэгээд 50-52 удаа хуваагдсныхаа дараа дахиж хуваагдахгүй удаад эс хуваагдахаа зогсоход бол хүн хөгшөрч өгдөг юм байна. За тэгээд энэ 50-52 удаа хуваагдах нь одоо ер нь хэр хугацаанд болдог үйл явдал юм бэ гэхээр ерөнхийдөө энэ 100-аас 120 жилийн хугацаанд энэ 52 удаагийн хуваагдалт бол болж дуусдаг юм байна. Тэгэхээр хүний ер нь цаанаас заяаснаас бол ер нь 100-аас дээш наслах 120 хүртэл наслах боломжтой байт юм байна л да. За тэгээд энэ эс шинжлэгдэн гэдэг нь одоо ер нь яг эс яаж шинжлэгдгийг, хүний эснүүд ямар хугацаатай шинжлэгддэг юм бэ гэд үзэхэр зэрэг бол хүний биед бол бас харилцаа адилгүй байт юм байна л да. Хамгийн их хурдан хуваагддаг эс нь болохоор хүний ходоодны салсны эсүүд байдаг. Яг гэвэл ходоодны салс нь байнга ходоодны хүчилд төлөгдөж идэг учраас ходоодны эс нь 3-аас 5 хоногт буюу 7 хоногт л бүрэн солигддог байх юм аа. Үүний дараагаар болохоор хүний цусны улаан эс буюу эритроцит гэдэг байдаг. Энэ эсүүд нь болохоор 120 хоногийн хугацаанд хуваагддаг. 120 хоног нь бол нэг осны 4 сар. Мөн арьсны эс болохоор 4-7 хоногийн хугацаанд өөрийгөө сольж шинжилдэг нь нэг
өгөр хэлбэл 1 сарын хугацаанд шинжлэгддэг байх наа. Тэгээ өшөө илэг болохоор бас нэлээд удаан шинжлэгдэн илэгний эсүүд бол 500 хоногт нэг удаа шинжлэгдэж байгаа. Энэ болохоор 1-1.5 жил шаардна. Зүрхний эс болохоор бас маш удаан. Ер нь хуваагддаггүй юм уу, шинжлэгддэггүй, солигддаггүй эсүүд бол бас хүний биед байна. Энд болохоор хүний тархины эс нейрон бол бараг солигддаггүй. Хүний амьдралын туршид бол анхныхаа байсан чигээрээ байдаг. Хүний нүдний болрын эс болохоор анх төрөхөд ямар эс байсан яг л тэр чигээрээ байсараад насан туршидаа бүх эс нь хадгалагдж байдаг. Тэгээд ийм сонирхолтой юм байна. Хүний зүрхний булчингийн эс болохоор бас бараг хуваагддаггүй. Хүний амьдралын туршид бол зүрхний булчингийн эсний нийт 40% нь солигддог. Яс булчин болохоор 10-15 жил шаарддаг байна л да. Тэгээд эндээс үндэслээд монголчууд бас энэ хүний нүдний цэцгийн болор тэгж удаан хугацаагаар өөрчлөгддөг гэдгийг мэдсэн учраас нүдний цэцгийн мэт хайрлаа гэж бас ингэж зөвлөж ярьдаг болсон юм байна л да. Тэгээд дээр үесээ бас энийг бол бас манай монголчууд мэддэг л байсан юм байна гэж ойлголт төрж байна л да. Тэгээд энэ процессууд нь бол бас л хүний нас ахих тусам удаашрна. Тэгээд ДНК-гийн теломер гэдэг малгай нь бол богиссоор байдаг. Гэхдээ бас энийг уртсах, сайжруулах арга бас байна амьдрал дээр. Энэ яадаг вэ гэхээр зэрэг хүнд бага зэргийн нэг айхтар биш бага зэргийн стресс өгөхөр бол энэ үйл ажиллагаа бас сайжирдаг. Хүний биологианаас уртсах боломжтой байдаг. Энд яа гэхээр хөдөлгөөн бага зэргийн хөдөлгөөн хийх, дарах, халууцах гэх мэтийн стресс өртсөхөд бол хүний биеийн организмын теломерийн богино процесс нь бол багасна байна л да. Тэгээ хүний бие бол амьдралдаа 50-52 удаа хуваагдана, гэдэг нэг ясантай хүний ДНК 50 удаа копидод энэ копидох боломжийн дууснаас хойш хүний эс хуваагдах болж хүний суучиртыг хүний насны хязгаар хүрдэг юм байна л да. Энэ хязгаарыг бол Хевликийн хязгаар гэж нэрлэдэг. Энийг бол англи эрдэмтдийн Хевлик судалж нээсэн байна. За ингээд өнөөдрийн хичээлээр ярьсан зүйл танарт сонирхолтой байсан бол лайк болон subscribe дарахыг хүсэж байна. Дараагийн хичээлээр уургийн солилцоо, уурэг хэрхэн хэрэглэх, уургийн солилцоог ярьсан энийгээ дэлгэрүүлээд уургийн солилцоогоо эрчимжүүлэх хүн болт насд ашиглах тусам уургаа яаж, булчингаа яаж хадгалах талаар ярих гэж бодож байгаа. Анхаарал тавьсан танарт маш баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.